байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Хайлуун байна. 23 дугаар сургуулийн 8-ын Б ангийн сурагч Маргад байна. Өнөөдөр бид амьтдын тухай 50 номоос Ян Хүн Ийний Асрагч нохон муу санаа хэмээх номыг ярихад бэлэн болоод байна. За сайн байна уу? Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өнөөдрийн ярих ном маань Асрагч нохон муу санаа. Бидэнд одоо номоо яагаад унших болсон бэ? Унших болсон шалтгаанаас хуваалцаж. Яагаад унших болсон бэ гэвэл би ер нь их ном уншдаггүй хүн, тэгээд ганц удаа ном уншиж ямар эдийг нь мэдэх гээд ер нь адал явдалтай утаснаас өөр ном уншиж ойлгож мэдье гэж бодсон юм. За тэгвэл бидэнд номн дээр юу өгүүлдэг талаар номын үйл явдлаас ярьж өгөөч. За ямар тач манай 4 гол дүр байгаа. Инээдэг муур, див явтаан буюу хав байгаа. Тэгээд асрагч нохой буюу царайлаг гэдэг хоёр нохой байгаа. За инээдэг муур, див явтаан хоёр номин нуур цэцэрлэгт өдөр үрэрдэг өгөөд нэг өдөр хоёр нохой харсан юм л та. Тэр хоёр нохой ягаад ч нэг муурын сонирхлыг их татсан. Ягаад гэвэл жижиг нохой том нохойндоо жижиг нохоондоо захирагдаадсан аахгүй юу? Ягаад юм бол ойроос харахад эзнээс нь асуухад эзэн жижиг нохой том нохооноос ахмад нас буюу тийм болохоор том нохой жижиг нохойг ер нь захирж явж байгаа гэсэн юм биш үү те? Тийм, тэгээд манай том нохойг царайлаг гэдэг ба жижиг нохойг асрагч нохой ягаад гэвэл нөө мэдээж асардаг аахгүй юу? Тэгээд асрагч нохой нүдэнд ингээ яаж ч нэг царайлаг руу харж байгаа нүдэнд нь ингээд хүүтэн цэвдэг харагдсан. Инээдэг муур тэрийг ажиглаад ягаад юм бол гэж одоо өдөр номин нуур цэцэрлэг төрөлөнд ирээд тэр хоёр нохой ажиглаад ер нь яагаад юм бол доо гэд ер нь за тэрнээс хойш ер нь үйл явдал өрнөдөг байгаа. Тэгээд яг л таамагласнаар асрагч нохой царайлагт их үс сандаг. За тэрийг яаж мэдж байгаа вэ гэвэл асрагч нохой хулганы хортой хоол маа царайлагт өгөө, тэгээд ер нь царайлгийг төөрүүлээд бүр машины осол хүртэл гаргасан байгаа. Өөрөөх атаарлаас олж тэр машины осолтоо өөрөө өртөөд бэрчсэн байгаа. За тэгээд сүүлийн үг нь царайлагт их хайртай байсан боловч атаархсан зангаасаа болоод ийм гимтэж бэрчсэн болохоор ингээд тэгээд сүүлийн үгээ илээд нүдэнсэн. Ингээд намын маань үйл явдал бол дуустдаг юм уу? Тий. Тэгвэл чиний бодлоор одоо манай гол дүр чи асрагч нохой юм байна штэ. Тий. Асрагч нохой маань зан чанар, үйл хөдлөл ер нь чамд ямар сэтгэл төрүүлсэн бэ? Асрагч нохой хөгшин болохоор энэ ярвагдуу нүүр нүрчлээдсэн, хүйтэн цэвдэг, инээдэг мууртай өрл муухай харьцдаг. Ер нь жоохон муухай харьцаатай. Одоо намын маанер асрагч нохой муу санаа шүү дээ. Тэгвэл зөвхөн эдгээр үйлдэлүүдээс л асрагч нохойг муу санаатай гэж дүгнэж гинүү. Эдгээр үйлдэлүүд инээдэг муурыг дандаа өөхтэй тарсан муур гэж муухай хүйтэн үгээр хэлдэг. Гэтэ зохиол дээр маань бас байнгын юм муухай зүйл гарсаар байгаа дуустдаггүй байх тийм ээ. Тий, асрагч нохой нүдэн анихаас өмнө ганц удаа сэтгэл гаргаж царайлаг тайртайснаа хэлээд нүдэнсэн. Ямар харамсалтай хэрэг вэ. Гэтэ тийм үйлдэл хийдэг байсан ч гэсэн хайртай байсан гэж хэлсэн гэж үү? Тий. Ном дээр гардаг одоо үйл явдлуудаас хамгийн инээдтэй хөгжилтэй ч юм уу чамд хамгийн их сэтгэл үлдээсэн хэсэг байсан уу? Див авт нохой буюу нөгөө хав нь шами яахгүй юу? Тэгээд нөгөө цас орж байхад амаа нээхгүйгээр цас нь ам руу нарчдаг. Тэр нь их хөгжилтэй таагдсан. Ямар хөрхий. Нохой маань эзэнтэй байсан гэсэн штэ. Тий. Тэгвэл нохооны маань эзэнтэйгээ харилцах хандлага хэр байсан бэ? Эзэн нохоондоо яаж ханддаг байсан бэ? Тэрний талаар номон дээр маань хэр дэлгэрэнгүй өгүүлж байна? Нохой эзэндээ их хайртай байсан. Эзэн нь хоёр нохоогоо эрх тэгш ханддаггүй байсан. Царайлагт илүү гоё хандаж хөгшин нохойг олсон гэх юм уу? Тэгэхээр эзнээс ч гэсэн нохооны хандлага чамд нөлөөлсөн гэж бодож байна уу? Одоо нохойг ямар нохой байх нь эзнээсээ хамааралтай ч юм уу? Тий, нөлөөлсөн гэж бодож байна. Манай асрагч нохой царайлгийг ирэхээс өмнө их хөгжилтэй яг л жирийн нохой шиг их гоё ааштай байсан. Тэгээд эзэн царайлгийг өөрөөс нь илүү үнэлснээр манай асрагч нохой ааш нь өөрчлөгдөж атаархуу зантай болсон. Тэгвэл ер нь асрагч нохооны муу санаатай болсон нь
бас өөрийнх нь төрөлхийн зан чанарч бас биш бахны. Тий. Ер нь бас эзнээс нь нөлөөсөн гэж үзэж болох нь шүү. Чи ер нь эзнийх нь оронд байсан бол яах байсан бэ? Би хоёр нохоо хоёулыг нь хайрлах байсан. Гадаад үзэмж ямарч байсан хамаагүй юу? Тий. Чи ямар зөвлөмж өгмөр энэ тэгвэл хүмүүст? Нохоо тижээр амьтдаа эргэдэг хайрлаарай. За одоо ингээд хоёр муур, хоёр нохоо гардыг юм байна штэ. Тий. Тэгвэл зохиол дээр гардаг одоо ингээд гол дүрүүдээс босож чамд ингээд сонирхолтой санагдсан ч юм уу хамгийн их таалагдсан дүр байгаа юу? Мау Шавтау гээд манай инээдэг муурны эзэнгийн ах ахгүй юу? Тэр ах нь их амьтан сонирхдаг, амьтан хайрладаг, дандаа амьтдын талд байдаг. Тэр дүрх таалагдсан. Яагаад? Яа гэвэл амьтдын эсрэг юусоо байдгүй, дандаа амьтдыг өмөөрч хайрлж явдаг болохоор. Чи ч гэсэн өөр амьтан тартай байх тийм ээ? Тий. Чи амьтан тижээдэг үү? Би муур тижээдэг. Ямар хөрхин чи хэр удаан тижээж байгаа? Нэгдүгээр ангиас хойш эхлэхээр одоо нэлээд удаж байна. Вау. Тэгэхээр ер нь өөр амьтантай болохоос амьтны тухай ном уншихад гэсэн сонирхолтой байсан баг тийм ээ? Тий. За чи энэ зохиолоос яг ямар сургамж авсан бэ? Энэ зохиолоос атаархуу зангаа хайж ерөөсөө сонзон санахгүй зүгээр л яг тэр үедээ амьдарч амьтдаас зэрэг хайрлахыг сурсан. Яг зөв. Хэрвээ ийм сургамжийг хүүхэд болгон багасаа авч чадах юм бол бид нэр ирээдүйд амьтан хайрладаг мундаг хүмүүс болж хүмүүжгэнэ шүү дээ. Одоо чи өөрөө амьтан тижээдэг болохоор амьтантай хэрхэн харьцгаа сайн мэдэх бах тийм ээ? Мэднэ. Тэгвэл энэ гэрийн тижээвэр амьтантай зөв харьцах сургамжийг одоо яг ямар сургамж авч болох вэ? Одоо энэ номыг уншснараа амьтан тижээгч байгаа хүмүүст ч юм уу хэрэг болж магадгүй шүү дээ. Гэрийн тижээр амьтдаа ерөөсө гэртээ орохгүй гадаа үргэлж гаргаж эсвэл тоглож ерөөсө муухай харьцаж занчихгүй байхыг л хүсэж байна. Чи тэгвэл энэс өөр уншижсэн ном байгаа юу? Эсвэл анх удаагийнхнээс нь үү? Анх удаа ишээ өмнө зөндөө ном уншижсэн. Гэтэ энэ ном хамгийн их сонирхол татсан ном байсан. Чи тэгвэл одоо ингээ байгальтай холбоотой ч юм уу илүү байгалийн экологийн чиглэлээр ном уншиж үзчихсэн үү? Ганц хоёр ном бол уншиж үзчихсэн. Тийм үү. Бид нэр одоо сая амьтдын тухай 50 номын жагсаалтаас подкастаа хийсэн шүү дээ. Дараагийн 50 номын жагсаалт маань болохоор байгаль экологийн чиглэлээр гаргаж байгаа байхгүй юу? Хэрвээ чи өмнөнд одоо саналаа ирүүлэхийг хүсэх юм бол номын ертөнц гээд нээлттэй Facebook хуудасны сэтгэгдэл хэсэгт номынхоо нэр болон зурагнаас үлдээгээрэй за. Чамд төрөх нэрийн нэг мэдээлэл. Манай номын ертөнц клуб биш үү? Улс даяар бүх ерөнхий боловсролын сургуулийг номын клубтэй болгох гэж байгаа. Тэгээд номын ертөнц клубтэй шинээр гишүүн эсвэлж байгаа. Хэрвээ чи сонирхож байгаа юм бол доорх дугаараар бидэнтэй холбогдорой. За ингээд өнөөдөр ирж бидэнтэй сонирхолтой номын талаар ярилцсанд баярлалаа. Тэгээд энэ бичлэгийг үзэж гисэн хүүхдүүдээс уншмаар санагдах байх. Тэгээд өшөө олон хүүхдүүд уншаасай гэж хүсье. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.